За сайн байцгаана өрхөн хүнд үзэгчдээ Талын Монгол телевизээс үзэгч түмэндээ бэлтгэн хүргэдэг номын өргөөнд гэсэн зэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн доктор профессор сэтгүүл зүйн судлаач Ломбын Норов сүрэнгийн номын өргөөнөөс та бүхэндээ хүргэж байна. За сайхан хаварж байна уу та? Сайхан хаварж байна. За тарган сайн хаварж байна уу? Сайхан хаварж байна. За таны ажил төрөл сайн уу? Ажил төрөл дажгүй дээ. Тий одоо яг хуу ер нь яг хориод зэрэг морь ерөнхийд нэг хамаг ажил яачлаа гэж нэг авгаагаас салчлаа. Носоод шаачлаа. Эхнэрээсээ салчлаа. Ажил хөнгөрч яах гэдэг шиг. Одоо тэгээ ер нь нас бас нэлээ явлаа. Сургуулийн ажил нэлээ хөнгөрсөн. Тэгээ нэг цагийн багш аятай шиг л байж байна. Яг энэ вирус гарсантай холбоотой тэгээд сургуулиар очихын зайнаас арцаад ингэж байж байна. Тэгэхээр манай Норвсрын багшийг Монголын сэтгүүл зүйн хүрээнд одоо бүгд сайхан мэддэг. Тэгээд Монголын сэтгүүл зүйн түүхийн хамгийн гол бүтээлүүдийг туурвсан ийм эрдэмтэн судлаач хүн гэдгийг одоо Монгол туурхтан сэтгүүлчд бүгдээрээ мэддэг. Тэгэхээр ер нь хүн энэ номтой одоо таны яг одоо анх танилцсан тэр үүх дүүхээс эхлээд яриагаа эхэлвэл одоо сонирхолтой гэж бодож байна. Тийм ээ би чинь юу шүү дээ. 7 дугаар анги төгсөд хөдөө завсардад гарцсан хүн. Тэгээ сүүлд нь одоо нэг хөдөлмөрчдийн ерөнхий улс хурлын сургууль гэж байсан. Орон сургууль дээ. Орон сургуулиар 10 жилийн боловсрол болж яаж. Тэгээд дээд сургуульд их сургуульд иржсэн тийм хүн л дээ. Тэгээд өдөө гараад цагуурын ажиглагч гэдэг суманд тийм ажил хийсэн. Тэгээд ир чинь өдөрт нь 3 удаа ажиглалт хийн. Нэг цагуурын нэг юм термометр энэ төр тоолно агарын даралт марлт үзсэн. Тэгээд өөр бус хийх ажил байхгүй. Хөдөө сум ил холхон. Тэгээд одоо нэг очдог газар сумын номын сан тэр номын сан маань 60-аад оны их шүү дээ. 64 5 оны үе. Сумын номын сан гэж тэр үед Гөлөвч болоог Улаанбулан гэдэг байсан. Сумын номын сан тэр Улаанбулангийн нэг өнцөгт нэг жохон өрөөнд байдаг. Тий. Тэгээд тэр нь 500 гаруй номтой байсан. Тэр үед сумын ном. Тэгээд тэр гэт номын чинь уншин. Манай ах ч одоо би боддоо штэ энэ 60-аад оны дунд үе гэхэд ер нь дэлхийн сонгодгуудаас мөн нэлийн их орчуулсан байсан шүү. Тий. Улааныхын харынхан гэж яах шиг аимшиг тод чигж яах шиг ингүүлэл ерөөсө тэр гадаадын дом зохиолуудыг чинь их орчуулсан. Тэгээд тэднэрээ чинь уншина. Тойрч уншаад одоо уран зохиолын чиглэлийн ном тэр дорхноо тэгээд дуусчиндаа тэрийг олон байгааг унших. Тэгээд эргэж уншина. Дахиад төрөж яах. Тэгээд одоо анх номд одоо яахан дуртай болсон юм тэр нэгдүгээр. Хоёрдугаарт тэр хөдөө гараад манай нэг ах хүний эмч гүнсэн гэж хүн байсан. Одоо нэг зохиолч хүндээ энэ зулайзан алтай дууны үгийг бичсэн. Тэгээд дунд сургуульд байхын би бас энэ манай ах энэ сонин мөн дээр шүлэн мөлийг өчээд гаргаад бас юм бичээд байдаг юм байна. Энэ ямар учиртай байдгийн бол дурын хүн юм бичиж болдсон болов гэдэг нэг сонин юм бичмээр санагдаад ах бичих би ягаа бичдэг гэж бодсон шиг. Тэгээд уран зохиолын багш Даржаа гэж хүн байсан. Тэр хүнээс багшаас үгүй энэ сонин хүн дурын хүн юм бичиж болдсон юм уу гэж хэлсэн. Боллоо яах вэ? Хүн хэрэгтэй юм биччихвэл гинж бичиж болно гэж хэлж байна. Нэг багш. Тэгээд тэрнээс та сонин юм бичиж болох юм байна гэж бодсон. Тэгээд хөдөө тэр хийх юм ажил багтаа. Тэгээд ном уншин, сонин уншин. Тэгээд сонин юм яаж бичиж яах гэдгийг их ажиглаж харна. Тэгээд бичихтэй зэрэг ерөөсө нэг болж өгөхгүй. Энэ ингэж бичиж болдог байхаа гэж бодоод нэг бичиж байгаа нөгөөдгөө хааждаг. Тэгээ өөр яда хайчаад олон удаа тэгж үзсэн. Тэгээ энэ одоо болохгүй юм бичих магадгүй гэж байгаад байсан. Тэрний өмнө чинь одоо бидэнд бас нэг үг байлаа. Нэг нөхөр улс төрийн талаар сурч хагаад юуныхаа ирээд бариад
явж. дотоодыг хамгаалах юм Тэгсэн Афган энэ одоо Аражив шиг удлаа зурчааж ингээ хэрэг турж явах уу гэсэн Аражив зурд юм гээд Афган сар явсан гэдэг нэг үг тийм сонсцсон байхгүй. Тэгээд одоо хамаагүй юм бичиж буруу юм бичих хэрэг турчих юм байх гэж бодоод байдаг байлаа. 10 гэдэг нь настай хөвгчтэй. Дөнгөж 7 дугаар төгссөн. Тэгээд нэг 66 он хүртэл тэгж явсан юм аа. Юм бичиж чаад явуулж чаддаг. Айгаад. 66 онд Орсын одоо тэр үеийн зөвлөлд болсон Брежнев дарга Монголд айлчлах болд юм байна. Тэгээ тэр үе чинь нэг айлчил төрийн гадаадын төрийн айлчил энэ төр болох юм. Тэр айлчлалыг өгсөн жилийн хагас жилийн өндөр бүтээлийн уралдаан өрнүүлэл бөмбөж гэдэг байна шүү дээ. Брежнев айлчлалыг өгтөж гээл. Тэгээд тэр манай аймагт одоо тэр ажил өрнөд. Тэгсэн жаргалан суманд тийм хурл болж Брежнев даргын айлчлалыг өгтөж өндөр бүтээлийн уралдаан зарлах хурлаа гэж. Тэгээд нөгөө тийм хэлсэнгүй ерөөсөө л миний одоо бодож байсан тэл адилхан би бичвэл ингэж бичэнтэй гэсэнтэй адилхан юм бичсэн байна. Нэг огроо өвлөрлөг юм чи. Тэгээд нөгөө тэн дээр гарч байгаа тэр намын өөрийн дарга тэгж ихтгэл тавилаа тийм хүмүүс үг гэлээ тийм өөрийг амлалт авлаа гэсэн л байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сумын авсан амлалт өөрийг эгчээд нөгөө намын өөрийн дарга үг хэлсэн хүмүүсийн нэрийг өөрийнхөө хүмүүсээр орлуулад энэ баг уулаа явуулж байгаа юм чи. Тэгсэн 7 хоногийн дараа шууд өрөөд ирсэн. Нөгөө сонины толгойн ард гарч нэг мэдээч. Дор нь миний нэр байж. Баярлж байгаа гэж ихтэй одоо ийм амархан юм байсан юм сонд юм бичих чинь гээл. Тэгэл тэрнээс хойш чинь зөрөгтэй туудаг болж байгаа. Тэгээ одоо тэр сонинтай их нөхөрлсөн, сонин их уншсан, ном уншсан энэ бол ерөөсөө намайг сэтгүүлч болох тэгээд бас нэг жоохон номонд ойр байх. Тэр ангас өөр тэгжил тавигдсан. Энтрэж боддог. Тэр үеч нэг сайхан юм байсан. Итгэвтэн сонин юм бичих улсуудад нэг тостой нэг юм байсан. Сонины мэдээнээс бусад бүх жанруудын дор одоо өгүүлэл, сурвалжсан тэмдэглэл, найруулга гэдэг тавьдаг байхгүй жанрын. Жанраар нь бич. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө сурвалжлага гэсэн юмнуудыг сонинуудаас цуглуулж зэрэгцүүл тавьж байгаа л. Энийг уншаад ингэж хагаад за нэг иймэрхүү юм байт юм. Нэг тэнийг контек дундуур нэгдэг шиг тэрний дундуур л ингэж бичиж байгаа юм л. Тэгэл нөгөөд чи гараад ирэхээр заа сурвалжлага болж байна. Ингээ бичт юм байна гэж дараа нь найруул. Ингээд л одоо практикаар л хүмүүсийн одоо бичсэн юм дундж тийм хэмжээгээр л ингээд бичээд яасан. Тэгээ зөв би боддгийн ер нь надаас өмнө сонины бичлэгийн төрөл зүйл гэдэг юмны талаар тийм томтой ерөөсөө юм гарч байгаа юм Монголд. Тэгээд энд ирээд сургуульд ирээд их сургуульд ирээд нөгөө жандармаар ингээд заахта зэрэг яг л одоо тэр миний нөгөө сонинуудаас ажиглалт хийж байгаа л ингээд битсэн жишг аваад ингээд битсэн юм нэрэл тийм л байсан дээ гэж ингэж. Тэгээ би одоо тэр төрөл зүйлийнхээ номыг бол практик онл хоёрыг одоо аль альнийг бас үдсэн туулсан хүний хувьд битсэн нэлээд амьдралд ойр болсон болов уу гэж боддог байхгүй. Тэгж л одоо номонд ойр болсон доо. Тэгэхээр таны яг одоо энэ хөдөө байж яагаад энэ идэвхтэн бичигч байх үед ер нь хамгийн анх яг өөртөө худалдаж авсан ямар ном байдаг вэ? За мэдээж сонингууд бол одоо танд ингээл олноороо л байсан байх гэж бодож байна. Тэ би яг сонин гэхэд ч одоо нэг сонинд юм бичих хорхотой хүн чинь тэр сонинаа захиалахгүй болохгүй шүү дээ. Тэгээд хамгийн эхлээл нэг гойлтай аймаг хүн чинь алтаа өгж сонинаа захина. За тэгтэл дараагаар нь залуучуудын үнэн сонинд юм бичиж эхэлсэн залуучуудын үнэн сонин захидаг. Дараагаар нь жаахан цаашаа ахаад үнэн сонинд юм бичдэг болсон. Үнэн сонинаа захина. Тэгээд нэг ийм 3 гол сонин захидаг тэр үндэ юмаа бичдэг. Сүүлдээ хөдөлмөр сонинд юм бичдэг болсон. Үйл төчний эвлийн сонин. Тий, хөдөлмөр сонинд юм бичдэг. Тэрнийгээ захидаг ийм байсан. Анх одоо би энэ худалдаж авчихсан ном тэр Стендалийн Улааныхан баахан гэдэг номыг худалдаж авчихсан. Тэгээ тэрний чинь би их уншсан юм аа. Жаахан л орой жишээ ингээд нэг за номын санчаан тэгэл нэг орой 6 мургаа гээд
явж штэ. Тэгээ зарим үед бол ажиллахгүй янз бүр байна. Тэгээд тэр номыг бүр олон уншсан санагдтыг. Аимшиг тотгээд одоо Ираны нийслэл Тигран хотын энэ тухай. Тэр Тигран хотчууд 19-р зууны үед бүр дэлхийн хэмжээний тийм одоо 6 зингэлийн хот байсан юм байна лээ. Тэгээд тэнд болж байгаа тэр явдал маш их сонирхолтой юм байдгийн байж таг гэж бас нэг нүд нээж ингэж уншиж байлаа л да. За ингээд Улаанбаатарт өдөрлөө. Тэгээд Улаанбаатарт яг л тэр суманд ингээд би чинь цагуур ажиглагч хийгээд ингээд нэлээ төсөөлт гөлөг эрхлэхсэн би бас. Тэгээ 11 жил хэдий ажилласан байна. За. Тий. Тэгжээл нөгөө сонд юм бичээд байхсан чинь аймгийн намаар захиргааны сонин сурвалжлагчаар аавна гэдэг. За. Тэгээд аймгийн сонины сурвалжлагч болчихгүй юу? Аймагтаа ирсэн. Мэргэжил байхгүй аймгийн дүүд. Тэгээд тэнд 2 жил сурвалжлагч хийгээд тэгэл их сургуульд ирсэн те. За мэдээж аймагт одоо байхдаа аймгийн номын сангаар орж л байсан баг тийм ээ. Тий. Аймгийн номын санд ном уншдаг, авдаг байсан бүр карт марттай. Тий. Сумын номын сан бол юу шүү дээ зүгээр таньдаг нэг дор байж байгаа улсууч нь дуртай энийг аваад явна гэж дуртай юм аавна аймгийн номын санд ирсэн чи карт нээд гин энтергээд каталог юу үзэж номынхаа юу шифрийг гаргаад ирчих шиг шин юмтай тулгараад л тэгжлээ бас ёо энэ чи ийм байт юм байж том номын сан гэдэг чинь гэж тэгж л бодож байлаа. Тэгээс үлд би бас нэлээд олон газрын номын сангаар орж үзсэн л дээ. 80 гэд онд Москвагийн их сургуулийн номын сан бол бас хариун сайхан номын сан. Санкт-Петербургийн номын санд сууж одоо би энэ Монголын анхны энэ хоёр сонины үзэж тэнд үзчихлээ. Энэ манай анхны одоо шин толмол чинь энд байдгүй шүү дээ. Энд ерөөсөө улсын төв номын санд 4 дугаар. Тэр 20 дугаар нь 16 одоо устсан байхгүй. Одоо Санкт-Петербург хуучнаар бол Ленинградын номын сан чинь одоо дээх үедээ бол тэр Эзэн хааны номын сан гэж байсан байж тээ. Тий. Тэгээд тэр том гүрэн чинь манай Монголын нэг хүний гаргасан нэг юм жоохон алган чинь сонин энтриг бараг нээж үздэг шхол зүгээр тэгээд очисон болохоо зэрэг нь ямар ч байсан архив юундаа ямар ч байсан хадгалж идэв юм байна. Байж л байт юм байна. Тэгээд тэр тийм нэг барааны бор цаас шиг тийм нэг каньорт дээр их орос улсын Эзэн хааны номын санд гэд хайгалчихсан тэр каньортын нэгээгүү сонирн байжсэн шүү дээ. Тэр каньортын та нэв үү? Тэр зарим нь нээлттэй зарим нь нэгээгүү тэгээ байж байгаа нэг юунаас л татж гаргаж ирээд. Тэгээд одоо энэ бол өөр газар толих тийм байхгүй л дээ. Энэ бол нийслэл хүрээний сонирхолтой. Энд чинь бүр 103 дугаар гарсан. Наад ч бол 20 дугаар гарсан. Гэхдээ гол юмнууд нь л байгаа наа чинь. Та хэдэн онд энэ юу? Би чинь 86 7 онд Москвагийн их сургуульд ном үзчихсэн. Гэхдээ энийг та тэгээд бүр нэг үртэл ингээ хуулж авсан юм. Хуулж авна. Тэгээд юу яана л да. Ленинградын их сургуульд би нэг 21 хоног Москвагийн их сургуулиас юу аваад одоо томилт авч байгаа гэсэн үг. Тэнд судалгаа хийнэ гэдэг. Тэгээд тэнд суужж авчихсан. Энэний талаар бол базрын дачцран гэдэг сэтгүүлч биш үү? Тэр хүний бас нэг юу байд юм лээ. Жижигхэн ийм нарийнхан ийм цаас одоо бичгийн цаасыг бараг 4 хуваасан юм уу та ийм жижиг цаасан тэр хуучин монголоор гол бас мэдээ зүйтэй сонирхсан юм уу да тэмдэглэж авчихсан тийм тэмдэглэл. Тэгээ тэр ийг бол энэ дастрангуй амьд байхдаа энэ манай их сургуулийн номын санд өгсөн тэр монгол бичгээр. Тэгээ татлагаа бичсэн. Тэгээд
тэр ч бас гаргахдаггүй энэ зэрэг. Тийм. Тэгэхээр одоо бол манайхнаас очиод ингээд тэн дээр одоо дижитал хөгжсөн үед одоо ингээд зураг хөргийг нь авах болцоо байх уу? Авах байлгүй дээ тэр. Тэр үед ч одоо ямар зураг авдаг утас байсан биш. Тэр сонин үзэлтэнд сууж яхад энэ юу яаж хийж ийн гэж арах юм байдгүй юм байлээ. Тэгээд тэр чигээрээ яг бол тэр утсаараа бүх утасны эргүүл зураг нь авчих болцоотой юм байлээ л дээ. За тэгэхээр Москваг тэр одоо аргагүй одоо Оросын цагаан хааны номын сан. Тэ эзэн хааны номын сан. Эзэн хааны номын сан ер нь ямар хөө юм бэ? Тэр одоо нөгөө цаад жинхэнэ номын фонд руу бид нар чинь авдахгүй шүү дээ. Зүгээр нөгөө өнөмлөхө уншиж байгаа өнөмлөхийг өгөөл тэгээ тийм юм үзээгээд ингэхдээ зэрэг л юу аваад гараад ирнэ. За наад тэр уншигчийн заал мал нь бол тэр бас тусгай улсууд юу эрдэм шинжилгээний ажилтнууд байдаг байлгүй дээ. Тийх уралдаалгатай том эрдэнтэн болтой улсууд сууж идэг нэг тийм өрөөнүүд байт юм байна. Зүгээр нийтийн уншлагын юу гэж байна. Бид нар чинь одоо нэг мэрэгжил дэвшлүүлэгч учраас тийм зүгээр л нийтийн тэр юунд л сууж юм аа шүү дээ. Гадуур бол өгдөг. Тэгээ тэнд нь жаахан үзэж сууж байгаа тэгэл хаах болохоор явчихдаг тийм юм байт. Дараа нь одоо 99 онд байна үү те одоо Америкийн Миссури их сургуулийн номын санд орж үзлээ. Тэнд бол шал өөр юм билээ. Ерөөсө юу л одоо сонирхож үзнэ. Ямар л номноос үзээд энэ хэсэг над хэрэгтэй байна л гэвэл шууд юу байж байгаа. Хөвлөгч том машинууд байж байгаа. Тэн дээр хөвлүүлэл нэг хэдэн цент хийгээл тэгэл дуртай юм авдаг. Би тэндээс бас нэлээ юм хуулж авсан. За тэгэхээр таны номын сан харахад бол үнэхээр одоо ийм сайхан баялаг одоо ийм агуулга их өргөнтэй баялаг сайхан номын сан харагдаж байна. Мэдээж одоо энэ олон жилийн насаараа одоо энэ яг энэ бичиг соёлын энэ ном соёлын тэгээд тэр тусмаа сэтгүүл зүйн чиглэлээр ингэж одоо үйл ажиллагаа явуулж ирсэн хүний хувьд энэ номын сангаа та ер нь номын сангийнхын түүхийг одоо аливаа зүйл бүхэн өөрийн түүхтэй байдаг шүү дээ. Таны номын сангийн түүх. Гэхдээ яг би чинь эхлээд көдөө байхад аймагт байхад сумд багт бол ерөөсөө нэг ном тэгж хорхоос ч одоо номын дэлгүүр яваад энэ ном авдаггүй байж. Номын сангаас аваад ингээд уншчихдаг. Тийм байсан байна. Тэгээд энэ их сургууль дээр л оюутан болсон чинь л мэрэгжил бүрийн үзэж байгаа хичээл бүрийн л одоо ном сурах хүчиг хэрэгтэй болоод ирж байна. Тэгэхээр зэрэг тэр чи номын санд нөгөөх нь тоотой тийм амар хүртэхгүй нэг нь аваа явцсан л гин. За тэгээд тэр үед чинь өөрөө л олж авахгүй болохгүй. Тэгээд л ерөөсөө ном цуглуулж ихсэн оюутан байхсан. Гэхдээ миний номын сан бол нэг энэс ийшэх нэг тийм л юм болж исэн сургууль төгсгöd. Тийм. Тэгээд би бол ер нь одоо яагаад ч тийм нэг хандчихсан гэж хэлж яаж болох вэ? Одоо энэ дэлхийн сонгогдгууд зөндөө их гарч ирсэн үйл үед. Тэгээ үндэ яг нэг үйлхэд уран зохиолын ном уншаа сууж явах үндэ өстой завгүй болсон. Тэр үед л уншижсэн хэдэн ном ол мэднэ. За тэгэл мэрэгжлийн ном байвал одоо авдаг энд явж барих та. Тэгтээ би нэг зориуд нэг ном хайгаад ингээд явдгүй. Нэг л яагаад гэдэг энэ ажил өөрийн номын улсуудтай хамт одоо нэг дор байдаг болохоор тэр юм уу ерөөсөө л нэг мэдгэтэл одоо номнууд л надад цуглараад байдаг юм. Одоо чиний ном хөтлийн байж шин. Энийг бол одоо ямар их үнээр хэлгсэн бол одоо энэ мөн ч үнцэнтэй ном байна. Их хөрөнгө зарж хийсэн ном байна гэж бодож байгаа. Дотоод юм зөмийг наваачаад тав ойлгоод юу нэг манай торгон гэвэл гэж ярьдаг байсан шүү дээ. Энэ төвөл гэж гэвэлдэг. Энэ бол маш хүн технологиор хийсэн мундаг ном байна л дээ.
За тэгэхээр таны номын санд за мэдээж сая бит хоёрын энэ одоо үтсэн шин тол хэмээх бичиг. За Энэ мөн нийслэл хүрээний нийслэл сонин бичиг хоёр. За энэ хоёр бол үнэхээр одоо үнцэнтэй ховор юм зүйл. За таны одоо Ленинградаас одоо олж ирсэн хамгийн одоо юм гайхалтай юм зүйл байна. За яг энэ шиг одоо та их араас нь хөөцөлдөж юу? Энэ ингэсэн шүү. Юу энэ би нэг юм зорилго тавьсан юм. Энэ хоёр ингээд өөрөөр хэлбэл Монголын 1 номерын сонин, 2 номерын сонин ингээд бас хагас дутууч гэсэн. Одоо өнөөгийн уншигчдод ингээд хурч. Би энийг энэ ботуудад оруулсан шүү дээ. Тэгэхээр бас нэг тэрний нэгэнтээ тэгсэн чинь ерөөсөө энэ 20-д оны дунд үе хүртэл гарч ирсэн Монголын анхны сонинуудыг сэргээж ерөөсөө орчин үеийн энэ шинэ бичигт хөрвүүлээ гэсэн юм зорилттой байд. Тэгээд энэ чинь 22 он 21 онд Урай гэдэг сонин нөгөө Монголын нам төрийн анхны хэвлэл шүү дээ. Урай гэдэг сонин гарч ирсэн. Тэр Урай гэдэг сониныг ерөөсөө олж бүрэн ихээр нь хөрвүүлж тусгай ном болгосон. Энэ сонинууд өнөөдөр ерөөсөө ихэнх нь байхгүй болсон. байхгүй олдохгүй. Олдохгүй. Тий. Урагдаад бариад тэгээд байгаа нэг ингээ хацарч юу яагаад өсгөн ингээд юу бичсэн мэддэхгүй болчихсон. Холгогдоод. Ийм болсон. Тэгээ энийг одоо эн чин Монголын намтрын анхны сонин. Монгол улсын ерөөсөө анхны сонин гэж хэлж болно. Албан ёсны. Энэ хоёр сонин чинь бол хөв хүний гаргаж ирсэн сонин шүү дээ. Энэ бол богдамт Монгол улсын сонин биш. Ямар нэгэн төр захиргааны сонин биш, энэ хувь хүн гаргасан. Гэхдээ манайхан бас тийш нь тэгээд одоо Оросын номын сан руу явуулчихдаг одоо маш сайн байна тийм ээ. Жамсангийн Цэвэн гэдэг хүн чинь одоо Оросын дорн техник судлаач том эрдэмтэн. Сибирийн шинжлэх ухааны академи, Оросын шинжлэх ухааны академи, Сибирийн салбарын юу одоо эрдэмтэн нарын эмчгийн дарга Оросын шинжлэх ухааны академийн одоо мөнгөн медальт тийм ээ. Тийм том эрдэмтэн хүн байхгүй юу? Одоо тэр үеийн Цэвэний юм их судлаад үзэхэд зэрэг Орос, Герман, тэгээд л одоо Финлянд энтергээл ингүүлэл дэлхийн одоо энэ Европ зүгийн 27 эрдэмтэн Цэвэнээс юм асууж, лавлаж, захиа авчиж ингэж исэн байт. Тэгэхээр энэ үнэхээр одоо дорн техник судлаач нэртэн 60 он юу 80 онд хоёр дахиж юу ялаа штэ. Ойгийн тэмдэглэж их том хурал мурал болсон тэр. Дорн техник судлаач нэрт эрдэмтэн гэж ингэж яг үнэлсэн. Тийм учраас дэлхийн номын сангийн тий энэ соёлыг тэр номын соёлыг мэддэг. Тэгээд энэ соёлыг байх ёстой газар руу илгээж өгчээсэн хүн Цэвэн байл дээр. Жишээлбэл одоо Цэвэн таамтад илжсэн Бодооч байт юм уу, Жансан Самбууч байт юм уу, Бадархбаатар энтерч байт юм уу. За энэ чинь Оросын эзэн хааны номын санд энэ сонин байж ах ёстой гэж бодоод явуулах хүн байсан ч юм уу ч юм уу. Тэгэхээр тэр хүн бол үнэхээр гарамгаа том эрдэмтэн байсан учраас энэ соёлыг энэ Монгол дотор нь ингүүлээд одоо энд бол өглөө ингээд тогооны ёроолд ингээд байлгаад байж болохгүй энийг дэлхийд гаргасан ба шүү дээ. Тэгээд тэндээс бид нэр одоо эргэж болж авч шүү. Түүнээс манай байсан нь одоо байхгүй. Одоо дөрөв. Тэгэхээр та сэтгүүл зүйн энэ тогтмол хэвлэл одоо бол түрүү үед бол тогтмол хэвлэлийн түүх гэж ярьж байлаа тийм ээ. Одоо бол олон нийтийн мэдээлэл хэрэгслийн одоо хэрэгслүүд нь олон болсон учраас энэ түүхийг нарийн сайхан судалдаг хүний хувьд гадаад улс орнуудаас Монголд зориулан гаргаж байсан бас Монголтой холбоотой юм тогтмол хэвлэлийн түүх бас байдаг шүү дээ. Тэгрүү яах вэ? Тэгэхээр энэтэй холбоотой түүхийн бас нарийн нандин сайхан зүйлийг та одоо олж үзсэн юм байх. Тэ энэ гадаад орноос чинь манайд 1908 он анхны гаргасан сонин бол ерөөсө дорн хязгаарын амьдрал гэж. Бүрээдийн эрдэмтэн Бадмаяв гэдэг хүн гаргасан. Тэр бол одоо бүртээ том хэвлэл. 450 дугаар гаргасан. Тэ 2 жил гарын хугацаанд. Тэгтээ яг сонин гаргасан шалтгаан нь бол тэр Бадмаяв Орос орнд Монголыг одоо дагаар оруулах. Тийм ээ. Оросын аж үйлдвэрийн бараа товарын зах зээл болгох Монголыг. Монголын түүхий дээр Оросын аж үйлдвэрийг хангах ийм том төсөл бичиж эзэн хаан дээр орсон байна л да. Тэгээд тэр төсөл нь дэмжигдээд 4 сая рублийн зөвшөөрч өгсөн байна. Тэгээд тэргээр тэр чинь
Ононголын энэ хөвөнд худалдааны том юу байгуулад Орос Монголын хооронд асар том бизнес гэж хэлсэн 1600-аад одоо ажилчдтай тийм том компани байгуулсан баг шүү дээ. Тэгээ тэр компаниг хүрээнд тэр дорн хязгаарын амьдрал гэдэг нь яагаад гэвэл Орос Монголын тэр юуг хооронд холбох зорилготой тэр сонин гаргасан сонин. Тэр дорн хязгаарын амьдрал сонин ингээ одоо барьж үзэж байлаа. Тий. Одоо энэ зул капил би цогцаахан гэдэг 3 залуу багш 80-аад донд багш болж илээ. 80-аад оны ихэр. Тэгээд тэр манай энэ улсын түүхийн архив манай тэнкэмд одоо нөгөө дэлэг доктор гэж байлаа шүү дээ. Тий. Тэр хүний бас зөвлөж ясан энэ төр юм. Ингээл манай тэнкэмд нэг тийм номын нэг анги жоохон номын сунтай. Тэгээд тэнд навсарсан тийм сонингод орон хязгаарын амьдрал тэгээд нөгөө Монгол үгийн бодрол, Монгол ирүүгийн сэтгүүл, Шопаны эдрийн сэтгүүл гэл ингээл тэр гадаадаас гаргаж ирсэн Монголын сонин бичиг энэ төр гэл. Уран орхоо юмнууд ингээд навсаагаал ингээл байж идэг байсан. Тэгээд улсын төв архивт бүр тэр нэг сонины хуучин сонин хэвлэлийн нэг юунд хөглөвцсөн тэр дээгүрэн гүнгишгээ явж ядах жишээ. Тийм юм байсан. Тэгээ одоо тэр бүгд байхгүй болсон баг. Хэрвээ одоо тэр үед залуу багш болж байхдаа энэ хэрэгтэй юм шүү гэж үзээд тэрийг өдөнд цад аваад ядаж аваад хадгалсан байсан бол өнөөдөр тэр үнцэнтэй зүйл байхгүй. Тэгээ ном сонин хоёр чинь тэр уншиж судлах хэрэгцээнээс илүү ерөөсө соёлын зүйл юм байна. Тийм ээ? Тэгэл үү. Тий. Номыг одоо жишээлбэл ингээд захин дэлгэцнээс ингээд унших барьж байгаад сайхан үзэж хараад ингээд унших хуудас энергүүлж тавьчихад нугалж тавьчихад цайгаа ууж байгаа дахиад унших энэ чинь бол шал өөр соёл байхгүй. Тэгээд ямар цаасан дээр хийсэн байна. Тэгээд яаж хийсэн байна. Тий. Тэгээд тэр бие соёл чинь тэгээд байхгүй болчих. Тэгээд залуу алуун байж тийм ухаан байгаагүй бид нар. Тэрнээс аваад хадгалчих. Ядаж нэгийг дурсалгаад аваад хадгалчих. Тэгвэл маш үнцэнтэй юм бол. Тий. Тэгээ хожим одоо би чинь энэ Өвөр Монголын их сургуульд 2-3 удаа очлоо доо. Нэг лекц уншаал урилгацлахаар ингээд бас очсон. Тэнд бол биднес дээр байж юм их байна. Тэр одоо Монгол зориулж гаргаж ирсэн бүгд байна. Тэгтээ тэрнээс илүү одоо соёлтой л ард түмэн чинь юм хадгалт юм. Тэд нар хаанаас авсан байна вэ гэхээр Японоос авсан байна шүү. Зүгээр манай чинь 21 онд ураа гараад 22 онд нийслэлийн шин сонин гараад тий. Тэгээд 20 юу гараад бас хураангуй сэтгүүл гэж сонин гараад тэгээд ардын ирэх гараад тэгээд л одоо 25 оны 4 сараас энэ одоо үнэн сонин гарсан байна шүү дээ. Тий. Тэгээд тэр үнэн сонин гарахаас өмнөх тэр хуучин сонинуудыг ерөөсө цэмийн яа гөрүүлээ гэх. Тэгээ би одоо энэ ардын ирэх гэдэг одоо 2 дахь сонин энэ байна. Энийг судалгааны үйл бичээд тэгээд бас ингээд одоо байгаа бүх дугаар наачин 36 дугаар байна уу? 50 дугаар гарснаас тэгэл 12 байхгүй. Тий, байгаагийн ингүүлээд л ерөөсөө гаргаж. Тэгээд эндээс сурах юм их байд юм байна. Бид нар ч одоо өнөөдөр л нэг сэтгүүлчд байгаа, өнөөдөр л нэг сэтгүүл зүй байгаа юм шиг ингэж ойлгоод байдаг. Тэгтэл энэ Монголын одоо тэр үед сэтгүүлч ерөөсөө нэгж байгаагүй шүү мэрэгжлийн сэтгүүлч. Тий. Тэгтэл одоо энэний үг гэл энэний найруулга үг гэл энэ гэдэг бол үнэхээр янз юм. Тий. За тэгтэл өнөөдөр одоо сонин их том хэмжээтэй ч юм уу их өдөр болгон гардаг болсонтой холбоотой нэг сайн муу хоёулаа явж л хэрэгтэй хэрэггүй юмнууд холилдол тэгэл явж байгаа. Хэрэгтэй нийлүүл байдаг баг. За энд бол ерөөсөө л тэр үед болж байгаа бүр эренбилж байгаа гэсэн юм шиг. 1 2 3 4
5 дугаар зэргийн юм л орхоос биш. Тэгээ дэлсүүл юм ерөөс байхгүй. Тийм байт юм байна. Тэгээд тэр кил үг гэдэг энийг ингээд соннийг уншаад байхад үгийн баялаг бол үнэхээр илт нэмэгдэх юм байл. Манайх бол одоо бол үгийн баялаг их багассан харагдаж байна танд бол. Ер нь багассан шүү. Найруулган дээр бол тийм. Багассан шүү дээ. Манай энэ Монгол одоо утга зохиолын гэлчин бол нэг юу болчихжээ. Монгол үгтэй Орос найруулгатай болчихсон юм шиг надад санагддаг байхгүй юу. Тийм. Одоо ач холбогдлогч энэ утгаараа энэ төр хөлөөл ингээл ерөөсөө яг Орос найруулгын юм яваад байна. Тийм. Ач холбогдол өгнө гэж одоо юу гэж байгаа юм. Тийм ээ. Энэ утгаараа гэдэг байдаг чинь бол ямар нэг юм чинь нэг л утгатай байх хэрэгтэй шүү. Тийм биз дээ. Нэг л үнэн байдаг гэж логикийн хуулиар. Тийм бусд нь бодлаа. Тэгэхэд энэ утга хоёр юм нэг зэрэг үнэн байж болохгүй гэсэн логикийн юу байж шүү. За ингээд таны одоо ингээд энэ бүтээлүүдийг нэг үрчлээ ингээд ярил одоо асар олон бүтээлүүд би 60 гаруй ном. Тий, за 60 гаруйгаас яг хуу нэг 50 орчим сэтгүүл зүйтэй холбоотой юм. Тэгээд чи одоо бас нэг жоохон ном бичгийн энэ төр хооны юм болсон болохоор адгийн наазахтал нэг төрсөн төрлөх сум оймогоо ихтлээ ой ном бичиж өгөөч юм гэх мэтлэнгийн хүмүүс одоо энэ тухай ном бичиж өгөх жишээний утга зохиолын уран зохиолын 99 бат гээд Монголын зохиолч тэгээд юу ахтлаа би хоёрч одоо зохиолч юу бичсэн байх жишээтэй намтар уран бүтээлийн доомыг үтсэн баг гэх мэтлэнгийн юмнууд нийлээд тэгээд 60 гарч чад байж байгаа юм. Энэ Монголын нийтлэл гэж. Ерөөсөө яг үнэндээ янз бүрээр л ярьдаг. Гэхдээ сэтгүүл зүй гэдэг юм бол ерөөсөө хоёрхан юм байт юм байна гэж би одоо эцсийн бүр бэлэгдэлтэй гэж ойлгосон тийм. Одоо сонин гэдэг юм сэтгүүл гэдэг юмд бичдэг тийм утга зохиолын энэ одоо бүтээл байт юм байна. Нөгөөх нь хэрэгсэл байт юм байна. Хэрэгсэл бүтээл гэсэн хоёрхан юм байт юм. Хэрэгсэл нь байхгүй бол энэ бүтээлийг бичих талбар байхгүй. Тий. Бүтээл нь байхгүйсэн бол сонин дээр бичих юм байхгүй цагаанаар байж байна. Ямар үлгэр хүчлэлтэй биш. Ормон бичлэлтэй биш тийм ээ. Тэгээ энэ хоёр л байт юм байна гэж. Тэгээд одоо миний тэр нэг Монголын сэтгүүл зүйн төвийн том гэдэг энэ бол яг сэтгүүл зүй үүссэн үеэс 100 жилийн л асуудал шүү дээ. Тэр гурван батэр гарсан. Энэ нийтлэл гэдэг юмыг ерөөсө хөндлөсөн тийм явдал байхгүй л дээ. Тэгээ энэ сонин гэдэг юм гарахаас чинь өмнө Монголын одоо тэр нийтлийн утга зохиол гэдэг юм их утга зохиолын дунд одоо аажмар олон зуун жилийн туршид бүрэлдэж төлөвшж ирсэн байна. Тэгээ тэрнийг л одоо ерөөсө гаргаж тавья гэж энэ гурван бат Монголын нийтлэл гэдэг номыг хийсэн байна. Тэгээ одоо бид нар чинь сэтгүүл гэж яриад байна. Манайхан бол одоо зэрэг сэтгүүлч гэдэг бол сэтгэгч гэсэн өгнөөс гаралтай. Сэтгүүлчд сэтгэхгүй бол мөхөнч шиг ингээл бичээл яриад байна. Үнэндээ одоо яг түүхийн ингээд үзэх юм бол сэтгүүлч гэдэг үг бол сэтгэгч сэтгэх бодох гэсэнтэй ямар ч холбоогүй. Тий. Зүгээр энэ бол тэр дээр үед бол тийм хурдан тэмээний нэр байсан байна. Сэтгүүл тэмээ гэж байж. За. Тий. Сэтгүүл тэмээ гэж ямар тэмээ хэлэх вэхээр ер нь чинь монголчууд одоо 13 дугаар зууны үед нэг морин өртөө энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр морин өртөөнөөс чинь бүр эрттэй мориор биш тэмээгээр одоо хил мэдээ залгуулдаг байсан юм байна. Тэгээд тэр одоо хилэн тавг сэтгүүл тэмээ гэж хурдан тэмээг одоо хурдан морийг шилж сонгодог шиг сонгож олоод тэгээд тэр одоо өртөө улаанд
тэр одоо зар мэдээ түгээхт хөргөхт ашигладаг. илч дотлоход ашигладаг байсан юм байна. Тэгээ тэр тэмээ бол их зэгзгэр ийм биетэй асар урт хөлтөө тийм тэмээ. Одоо хурдтай тийм ээ. хавтгай релиз Хавтгай маягийн тийм ээ. Ордон байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь тэр тэмээ ингээ гэдгээр хөл нь урт учраас урд хоёр хөл нь Монгол тэмээний урд хоёр тавхай бол улаан суганда таарад гэдэг. Нөгөөх нь зүтгэрэгдсэн дээр тавхан таардаг. Хойд хоёр хөл нэнгэн завинд таардаг. Бас зүтгэрэгдсэн дээр ингээд дөрвөн тавхайн ингээд туулаад ингээд дөрвөн тавхайн дээр гэдэг. Тэгэхээр энэ суг цаваар нь цааталд нь байгаа гэрэл сэтгэж харагдаж байна. Тийм учраас сэтгүүл тэмээ гэж. Тий. Тэгээд тэр сэтгүүл тэмээг унаад зар мэдээ хөргөдөг хүнийг сэтгүүлч гэж хэлсэн байна. Тийм л юмнаас л эртний юмнаас л эхлүүлээд л одоо энэ сэтгүүл зөө гэдэг юм чинь яаж үүссэн? Энэ сэтгүүл гэдэг үг одоо тэр журналист журнал гэдэг үгнээс манайхан уулаад авчихсан юм уу гэж л ингэж ойлгодог шүү дээ. Тийм биш байна. Тийм биш байна. Сонин гэдэг үг шалгаагүй. Сонин гэдэг үг бол сонин сайхан юутай байна. Тий, сонин сайхан юу байна гэж манайхан мэдлдэг. Тэгээ энэ ч бас домогтой холбоотой үг юм байл л да. Ерөөсөө яг сонин сайхан гэсэн утгаараа бас биш байсан байх шүү. Тэр нэг домог байгаа юм. Цагт нэг тийм антин олныг өмөлж төвөөсөн самдаатсан нэг тийм ад зэтгэрийн хоёр антин гарч ирсэн. Тэгээд тэр нэг мэрэгэн хүнд одоо энэ ингээд эднийг яа дарах уу гэж ингэсэн чинь наадах чинь хүчээр дарахгүй юм байна. Сайн үгээр дарах юм байна гэж. Тэгээд энэ хоёрыг нэгийн сонин нөгөөдхийн сайхан гэж одоо нэрлэгч. Тэгээд нөгөө ад зэтгэрийн юм байна уу, тайван уу энэ гэж асуудаг байсан ус чинь сонин сайхан байна уу гэж. Асуудаг сонин сайхан тайван байна гэж. Тий. Тэгээ тайван байна гэдэг. Тий. Тэгээд одоо тэрнээс гарсан. Тэгэхээр ерөөсө тэр нь сүулдэ нөгөө эвгүй гизүү айхтар ад зэтгэрийн юм биш. Үнэхээр сонин сайхныг ирлхийлсэн. Тэр мэдээлэл олж авах одоо хүсэл нүүдэлч чинь мэдээллээр маш их сангаж байд юм байна. Тий. Тийм учраас ерөөсөө уулзаад солонгосчууд одоо будаага оол айдсан уу гэж мэддэг шиг манайхан чинь хоолноосоо илүү хоол нь мал нь хотонд нь байж байгаа учраас ерөөсөө юу сонин сайхан юу ямар мэдээ байна гэж мэддэг ба шүү дээ. Тийм сонин сайхан болоод ингээд мэдээнэр болсон. Тэрнээс л гаралтай үг сонин гэдэг. Тий. Тэгээд айлын ховыг хүүхцэн аймгийн ховыг бадарчин зөөн гэдэг үг байна л да. Энэ үг бол монголчуудын ерөөсө мэдээллийн урсгалыг үнэлсэн дүгнсэн тодорхойлт буюу бүр гүн ухаан байна. Тий. Айл сахалтын хооронд чинь хүүхд мэдээлэл дамжуулж яддаг. Аймаг гизийн хооронд чинь бадарчингууд, тэг гэрмэл бадарчингууд хоол олж идэхийн тулд одоо уран цэцэн үгээр сонин сайхан ярьж айлын агаа хүүхдийг алмаар үлжээж хоолыг боддог ийм л байсан байна шүү дээ. Тэгээ энэс одоо юунаас гарсан гэдэг. Тэгээд энэ нэр уснаас нь эхлүүлэл ингээл. Одоо жишээлбэл Монголын зүгээр одоо жанр бүрээр ингээд яаж үүссэн гэж түүх ярьж болно л доо. Жишээлбэл одоо мэдээ гэдэг юм байна. Мэдээ гэдэг юм чинь ерөөсөө энэ сонин гараал радио гараал мэдээ уншдаг, ярьдаг, бичдэг болсон юм биш. Эрт дээр үед байж. Одоо нөгөө Чингисийн чулууны бичих. Тий. Чингис хаан ч одоо байлдан дагуул энэ төр хийгээд л одоо тэр ялалт энэ төр тэмдэглэж тийм одоо найр зингэл хийдэг. Тэн дээрээ одоо нөгөө цэргийнхаа эрдмийн эд тавыг одоо үзэж тэмцээн энэ төр зохиодог байж. Тэгээ одоо тэр 335 алдад байгаа онсон энэ чинь бол тэр эвд кинж тэгж 335 алд хүртэл харуулж чаддаг л байсан юм л. Тэгээд тэр гайхамшигт амжилт гаргасан. Учираас одоо бол зүгээр энэ сонин хэвлүүч шуурал нөгөөдг чинь мэдээлэл нэстэй. Тэр тийм байх юм чадан чулуун дараа бичээд орчихгүй. Тэр онцгой үйл явдал болсон учраас.
Тэгээд одоо Монголын сэтгүүл зүй бол ерөөсө сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл гэж ярина л дээ. Тий эртний нийтлэл бол мэдээгээр эхэлсэн юм байна. Тэр тусмаа одоо спортын дээд амжилтыг мэдээлсэн ийм мэдээгээр эхэлсэн байна гэж ингэж яах жишээтэй. Тэгээд одоо тэр Йоан улсын төөх гээд тийм ээ. Энэ одоо олон бот зохиолын чинь 1312-ны бичиг буюу чинь юу л 24 дөрөвт байдаг баха. 24 дөрөв бот ерөөсө тэр Юан улсын түүхэнд бүтэн жилийн туршид одоо болсон хамгийн онцлог юм үйл явдлуудыг ингээ өдөр гэлэхэд бичээд байдаг. Тэгэд он дуусгаа зэрэг 1312 оны бичиг гээд ингээд гаргаж өгдөг. Сонин байсан бол сонин тараал цацаал ингээл өдөр мэдээлээд байхгүй. Тийм юм байгааг учраас бичиж байгаа л ном болгоод ингээд хадгалж чаддаг. Тэгээд тэр мэдээнүүдийг одоо нэг орчин үеийн мэдээний одоо шалгуур 5W1H гэдэг байна шүү дээ. Тэн дээр тавиад үзэхэд яг тарж идэв. Тэр 5 6 асуултанд бүгд нариулж байна шүү. Тэгэхээр чинь ерөөсөө би бодсон энэ улс орон ядуу буурай ч юм уу хөгжил буурай байлаа гэхэд тэр хүн төрлөختний сэтгэлгээний хөгжил бол тийм дэлхийн нийтийн шинжтэй ойролцоо байт юм байна гэж. Бүдүүлэг харанхуй орны одоо хүн заавал юм мэддэг байдаг биш юм байна гэж. Манай алдартай том одоо 1000 өлөг бүх энэ гэл дэлхийн одоо том энэ нээлтүүдтэй зарим өмнө зэрэгцээ хийсэн улсуудын төлөв шүү дээ. Тэгдэм байна гэж ингэж ойлгож байна. Тэр мэдээг тийм бичиж байна. Тэгэхээр таны гэрэл зургийн ер нь сэтгүүл зүйн бүтээлүүдийн дундаас би бас бодож идэв. Ер нь хүн төрлөختөн өнөөдөр бол одоо энэ баримтат энэ яг одоо нүдэнд үзэгдэх, гарт баригдах энэ мэдээллийг маш их тэгээ түүхэн мэдээлэлд их анхаарлаа хандуулдаг болсон цаг. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйн түүхэнд Монголын гэрэл зургийн сэтгүүл зүйн асуудлаар хамгийн их бүтээлийг төрөвсөн. Энэ талаар хамгийн их судалсан хүн бол та штэ. Тэгэхээр яг одоо Монголын түүхэн одоо баримтуудыг, түүхэн үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа буулгасан ийм хамгийн ховор хуучин энэ зүйлүүдийг бол та хамгийн олныг үзсэн хүн баг гэж би боддتي. Тэгэхээр энэ талаар тэгээд энд одоо танд яг одоо ямар бүтээлүүд байна? 1860-аад оны үеэс л Монгол хүний одоо дүрс төр батер гэдэг юмд буусан юм шиг байна. Тэрнээс өмнө ч байсангүй. Анх л одоо Монголд чинь гэрэл зургийг таниулсан улсууд чинь нэгдүгээр гадаадын юу эрдэмтэн шинжээчд байж, жуулчд байж, гадаадын худалдаачд байж. Манай ч одоо энэ овсгол ялж явах үед бол 10 гаруй орны пүүс компаниуд ажиллаж байлаа шүү дээ нийслэлээр байж. Тэгээд тэдний чинь зарим нь одоо зураг авдаг бүр тийм үйлчилгээ нээсэн байсан байна. Тэдний зураг байна. За тэгээд энэ Сэлбийн хөвөө дагуучин тэр иллюзионы гудамж гэж саяхан 60-аад он хүртэл тэр нэрээр явсан байж. Иллюзионы гудамж гэж. Тэгээд тэрэнд юу байсан гэхээр Францын одоо сүйдэрши гаргадаг зураг авдаг тийм газар байж. Тэр одоо сүйдэрши дуугийнхнагаа бол иллюз гэж нэрлэдэг байсан юм байна л да. Тэгээд тэргээрээ тийм яатсан. Тэд нэр бас дэлгэрүүлсэн баг. За тэгэл одоо германууд чинь монголоор их явж, оросууд их явж. Оросын одоо Чарушин гэж нэг зурагчин байгаа. Тэр бол Монголд одоо бүр жил гарыг юу ажиллаад. Тэгээд одоо асар олон зураг авсан байна. Английн одоо зурагчин Храчерс гэж хүн. Тэр хүн 1910-аад оны үед ерөөсө дэлхийн газрын зураг гэдэг ном бүтээхээр, гэрэл зургийн ном бүтээхээр дэлхийг тойрсон аялал хийсэн байна. Тэгээд тэр аялал нь 1910 онд Монголд тарж 10 онд бараг бүтэн Монголд байсан юм шиг байна. Тэгээд тэр хүний авч ясан
2000 Монголын тухай шүү дээ. 2500 гэрэл зургийг багтаасан. Тэгээ тайлбар сэлттэй. 2 бот тийм ном одоо Кембрижийн их сургуулийн номын санд байна. Тэрийг Германы гэрэл зураг судлаач Барбара Хайнди гэдэг одоо атагтай 90-ад онд тэр 2 номыг Монголд авчирч бидэнд үзүүлж ирсэн. Тэгээд одоо нэг цангасан мал шиг нөгөөдгийг барьж аваад л зураг үнэг нь дараа даваадахыг гээд ингээд байлтай нь биш. Тэгээд нэг харж хаад ингэж эргүүлж хараал ингээл тэгээд тэр хүн номоо буцаагалаа явуучих чинь тэнд ховор ном юу авчирч манайханд үзүүлэх гэж авчирсан юм байлаа л дээ. Тэгээд тэр 2 их том литрийн авчирсан 2 том зузаан гөрн ном тэр жигээр Монголын тухай зургаар бичсэн ном байж байна. Тэгээд тэр үл мэдэх Монгол гэж нэртэй ийм 2 бат гэрэл зургийн ном гарсан байна. Германчууд бас Монголд авсан гэрэл зургаараа бас юу хийсэн байна. Бүр календар хийжсэн байна. Тий. Ном тохимол хийжсэн байна. Гэх мэтлэнгээр. За тэгээд Монголд ч одоо Богд хааны 5 настай байхад одоо хүрээнд ирж яхад нь авсан зураг гээд зураг байна. За худалдаачдын авсан олон зургууд байна л дээ. Тий. Тэгээ энэ Монгол улсын одоо нэг 11 оны хувьсгал юу үндэсний эрхчлээний хөдөлгөөнд энийг гол одоо удирдагчид тэгээд Богданд Монгол улсын төрийн одоо сайдууд ингүүлээд л за тэгэл одоо Богданы хатангаас өсвөл энэ зургнууч одоо нэг түүхэн билээ эртний зургууд болж байгаа юм л да. Энд л одоо юу орж байгаа энэ Цэрэн жамцын нэг гран-при авсан олон улсын гран-при авсан. Зураг шүү дээ. Энийг нүүрэнд нь тавьдсан. Тий. Тэгээд гэрэл зургийг Цэрэн жамц гэдэг дотор нь байгаа л да. Энэ ном бол бас түүхэн зургууд зарим нэгэн зургууд орсон. Гэрэл зургийн миний одоо хийсэн гол судалгаа л энэ л дээ. Тэгэхээр ер нь бол яг одоо Монголд гэрэл зургийг сэтгүүл зүй энэ гэрэл зургаар мэдээллийг дамжуулах энэ сэтгүүл зүй үйл ажиллагааных нь үүднээс төрөл зүйлийн тухайд бол судалсан үнэ нь бол таа шүү дээ. Тэгээд энэ бол Монголд байж байгаа одоо яг ганц бүтээл бол энэ тийм үү? Тэ энэс хойно юу сэтгүүл зүй гэдэг утгаар нь биш. Баттулга гэдэг зурагчин гэрлэр үчих. Урлаг гэдэг юу ном гаргасан. Тэр бол цэвэр гэрэл зураг гэдэг үүднээс технологи талаас авсан. За энэ бол сэтгүүл зүй талаас. Энэ бол сэтгүүл зүйн төрөл зүйл болох талаас. Ер нь ийм байна лээ. Манай чинь 35 онд юу гэрэл зургийн газар гэж байгуулсан юм. Тэгээ бүгд ингэсэн байлаа л да. Чи бол мэдэндээ чи гэрэл зургаар хамгаалсан хүн чи мэдж байгаа. Юу кино гэрэл зураг хоёр хамт байгуулагдсан шүү дээ. Тий. Тэгээд 35 онд гэрэл зураг энэ газар байгуулагдаад 37 оноос эхлээл ерөөсө сонин хэвлэлүүдэд зураг их хэмжээгээр нийтлэгдээд ирсэн. Тэгээд тэр анхны одоо тэр гэрэл зургийг байгуулах сайд нэрийн зөвлөлийн тогтоол заасан байгаа шүү. Кино гэрэл зургийн албыг сурталчилгаатаагаар хөгжүүлэх гэж. За тэрний үгсийг сэтгүүл зүйн агуулгаар нь хөгжүүлэх гэсэн байна шүү дээ. Тий. Тэр үед чинь нэг бичиг үсэг мэддэг хүн цөөхөн. Тийм учраас гэрэл зураг бол ерөөсөө ийм болсон юм байна, тийм болсон юм байна. Бичиг мэддэг хүн хараад одоо мэдээлэл авдаг. Хамгийн чухал хэрэгсэл. Сонин гаргаад уншиж чадахгүйгүй байх үед гэрэл зургаар харуулдаг үйл тэгээд одоо энэ чинь хамгийн шилдэг. Тийм учраас одоо энэ чинь социализмын үед манайхан 90-ад он хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэгт чинь баримт техно энэ гэрэл зураг хоёрыг чинь оруулж тооцдог байсан шүү дээ. Тэгээ одоо л байцсан болохоос шүү. За тэгэхээр үнэхээр одоо манай Норолцгон багшийн номын санд ингээд одоо их сонирхолтой яриануд бол үнэхээр гайхалтай ингэж өрнөх болцоотой юм. За тэгэхээр таны яг одоо ширээн дээр ямар номууд байна? Таны яг одоо ингээд өнөөдөр яг гарын дор ингээд уншиж байгаа. За энэ мэдээж байнгын ашигладаг байж таа. Гэхдээ яг одоо энэ гарын дор яг өнөөдрийн хувьд ямар номууд ингээд ойрхон байна? Би өнөөдөр одоо энэ одоо энэ Бадрахын чамд гэж нөхөр байгаа. Тий.
Тий. Хотын ерөнхий тэмдэглэгч энэ Тий, байсан. Увс аймгийн малчин сум юм. Гэхдээ энэ хүн тэр юунд Айфондор одоо нээлттэй хаалга гэсэн юм байна шүү дээ. Тэнд дугаар болгонд юм бичих юм аа. Тэгээд тэр бичсэн ямаар ингээд 3 ийм дэвтэр хөрхөн ном гаргацсан байна. Тий, энийг уншиж байна. Энд чи одоо сэтгүүлч биш юу л хүн байна л дээ. Инженер юм уу? Тий, ургамал одоо тийм ерөнхий тэмдэглэгч гэсэн юм шүү дээ. Тийм талын хүн байна. Олон сайхан ном цуглуулдаг, маш гоё номын сан. Уран зохиолын номуудыг бол хувь хувьтай ингээд тийм хүн байна. Тэгээд энэ хүн чинь маш сайн бичиж байна. Маш сайн бичиж байна. Ерөөсө бичиж гэж бичихгүй заавал нэг одоо болохгүй байгаа юмыг хөндөд л ингээд бичиж байна. Энэ их сайн бичиж байна. Ерөөсө манай мэрэгжлийн сэтгүүлчдийг зарим нь бол ичээхээр сайн бичдэг юм одоо итгэвчэн бичигч байна да. Хуучин гэлээр бол тий. За би бас нэг юм санах. Энийг 3 номыг энэ би нэг номын баяр хийсэн чинь цахилгаан гой. Давгийн цахилгаан гэдэг хүн надад дурсгсан. Тэгсэн би одоо цахилгаан гой чинь намайг аймгийн цагуурт ажиллаж байхад 10 жилийн орос хэлний багш байж хагаад төдийл удалгүй аймгийн нөгөө намын хорооны Монгол зөвлөлийн найрамлын гимнэлгийн нарийн бичгийн дарга гэж нэг үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарганд орно хүн байдаг байсан шүү дээ. Тийм ажил хийж ирсэн. Тэгэл наашаа явцсан. Тэгээ би одоо нэг дарга хүн, 2 дипломат хүн, Бээжинд консулаар сууж байсан шүү дээ. Элчингээр суусан тий. Тэгээ одоо ийм л хүн гэж бодоод байсан. Орос хэлний багш гэсэн чинь гайхамшигтай авьяаслаг зохиолч байсан юм байна. Гайхамшигтай нийтлэлч хүн байсан юм байна. Тэгээ энийг уншаад за би одоо лавл дурсамжийн номоо энэ цахилгаан гой шиг бол бичиж чадахгүй юм байна. Бууж гисэн. Үнэхээр бас сайхан үдсэн харсан юм чи өргөн царгуйт тийм ээ. Дэлхий дахинаар тэнцсэн тийм ээ. Тэгээд одоо дэлхийн томчуудтай уулзаж ярьж хөрч явсан инг тайван наримтлын байгууллагын гүйцэтгэх дараагаар олон жил ажилласан шүү дээ. Тийм тэгж яах ч одоо тэр дандаа дэлхийн томчуудын тухай юм танин мэдхүүн чачамдагтай юм. Тэгээд одоо ийм нэг 6 ном бараг гадарлаад тавьчихад байж байна. Тий. Тэгэхээр таны за мэдээж энэ Монголын анхны сонинуудын тухай энэ юу бол одоо их танд ховор хуучин тэгээд олоход их төвхтэй ийм сайхан зүйлийг Монголын энэ сэтгүүл зүйн түүхэнд одоо үзэж харж авчирч одоо оруулж ирсэн энэ судалгааны эргэлтэнд оролцсон энэ бол гайхамшигтай юм зүйл. Олон ер нь бол энэ тогтмол хэвлэлийн түүхээс гадна түүхийн номуудыг энэ түүхийн асуудлуудыг бол тэгэхээр энээс гадна өөр одоо яг танд одоо нэлээд их таны хөөцөлдөлгөө орж үнэхээр одоо энийг л нэг олоод авчих юмсан гэж олж авсан тийм сэтгүүл зүйн биш өөр төрлийн ямар ном байна? Би бол энэ одоо байна уу юу? Юу хэнийг би бас эн чин намайг одоо хөдөө байж явах үед л амьдарчсэн хүндээ муу хэлүүлээл эрнэлэл одоо жахан үлдэх дүмайгийн хүн юм шиг л ингэж ярьдаг байл шүү дээ. Чөө нэмийг. Тэгсэн одоо бол сүүлийн үед одоо чөө нэмийг биш шүтэж бишэрдэг боллоо шүү дээ. Тэгээ чөө нэмийн юу номыг бүр хайж ээж би олж авсан. Сая манай хөргөн нэг үзэтгийгээд аваад явсан тэр энд байхгүй шиг байна. За дараагаар нь хуучин одоо би нөгөө Бугтад нэг 500 гад номтой байх чинь Дэлгөөндөө гэдэг чинь нэг 3 хөрөн бор литр явсан ном байл. Тэгсэн тэр 2 батар ингээ сүлд Хэвлэгдэх том хэвлэгдэх гарсан. Энийг бүр одоо хайж ээж эргэж уншия гэд. Энэ Дэлгөөндөөноос санаа аваад бичсэн тийм ээ. Нэг нь тамирын хөндөд болдог, нөгөөх нь баун мөрний хөвөнд болдог асгуудын амьдрал тийм ээ. Тэгээ энийг бүр хайж ээж юу олж авсан. Лодо дамбууг те. Тунгалаг тамирын. Юу биш юуг. Одоо тунгалаг тамирын лодо дамбууг. Ааха тий. Тэгээд юу яасан
тэр харьцуулж бас энэ ер нь ортой юм уу гэж үзэж. үзье гэж бүр зориуд олж авч. Ихэд яаж харагдаж байна? Яг одоо тэр газар орон тэгээд тэр хүмүүсийн амьдралд гарч байгаа тэр үйл явдал одоо тэр чинь юу вэ штэ тэнд болж байгаа хөвсгөлт үйл явц эрэг орон энтер гэл ингээл ороод ингээл явж штэ манай тэгэхэд одоо эрдэнэ ямар их янзтай ингээл явж байгаа тэр хоёрын амьдрал энтер бол ингэлээд бас шугам нь зарим газар давхцаад байх шиг тэр тийм төстэй байдгийн. Гэхдээ ер нь юу шүү дээ. Ер нь уран бүтээл бол урдхасаа заавал жишээ авдаг, суралцдаг, туршлага авдаг. Тэр утгаараа бол одоо яагаад Оросд нэг тэр Оросын одоо дооны казакуудын амьдралын одоо тийм ээ тэр цагийн одоо эргэлтэнд болж байгаа тэр үйл явдалтай адилхан Монголд болсон үйл явдлыг бас бичсэн л байна. Үйл явдал нь давхцаж байна, төстэй байна. Тийм байж болохгүй гэж юу. Би бол жишээлбэл тэр урдхаасаа суралцаад тэгээд өрн бүтээл чинь юу яат юм байна гэж. Ер нь тэр орчилж жоод өмнөхөө ямар нэг хэмжээгээр тэр өмнөхөөсөө санаа авчилж байгаа өөр хувилбар гараад ингээд явдаг юм бас байт юм байна гэж. Уламжлалт. Жишээл одоо миний нутаг шүлэг ба шүү дээ. Одоо хүний махан күнстэнгүүд хөрөл жолон зэвсэгтэнгүүд гээд бөөгийн дуудлагын одоо шүлэгнээс санаа авч тэр бүтцийг бол би болгосон гэдэг ингээд ярьдаг. Тэгтэл үнэндээ хэлэхэд би хаан төрөвч гэдэг юм уу? Урдах тэр юуг л уламжлалыг аваад уламжлалыг аваад өөр хувилбараар ингэж гаргаж ирж байгаа нэг л юм хөгжил явж яах гэж ойлгогдоод байдیں۔ Донголог тамирыг дэлгүүн доноос уулцсан гэж хэлэхэд хэцүү. За та бол одоо ингээд олон дэлхийн алдартай номын сонгуудаар ингээд бол тэнд байсан бүтээлүүд хаана юу байгааг бас одоо ингээд их судалж инжилсэн. Үнэхээр энэ номын сангийн тухай энэ одоо соёлыг за номын сангууд ямар хөө байдаг тухай энийг одоо хамгийн их гол мэдэх хүн. Тэгвэл та хамгийн сайхан номын сантай хувь хүний номын санд хаана ямар номын санд орж байна? Гэхдээ ер нь юу штэ. Энэ технүүд ярьдаг байсан. Монгол дөрвөн их ном ураасан хүн байдаг гэж. Нэг нь одоо иш нацаг дурж актемч. Нөгөөх нь бүхийн бааст. Нөгөөх нь манай Дэлэг багш. Доктор Дэлэг. Тий. Нөгөөх нь Дамдын Сүрэнгүй. Энэ дөрвөн хүнийг ярьдаг байсан юм л да. Тэгээ би бол тэр бусдын ямар орж үзсэн биш. Дэлэг багшийн номын санд би олгодоо орж үзчихлээ. Гэрийн номын сан шүү дээ. Тий шүү дээ. Тий. Тэгээд гайхалтай л дээ. Манай хүн чинь нэг төв орооны үдс сурталын гэлтсийн орлогч эрхлэгч байж. Тэгтээ ном хэвлэлтэй бас холбоотой тэр ажлыг хариуцдаг байсан шүү. Тэгээд нөгөө манайх чинь намын төв хороо зөвлөлт бодлсон коммунист намын төв хороонд номын захиалга өгдөг байсан байна. Тэр захиалгыг Дэлэг багш хийдэг байсан юм байна. За. Тий. Тэгээд манайр хэлдэг. Би тэр ажлыг хариуцдаг байсан. Тэгээд ном захиалгахдаа Оросын зөвлөлтийн нэг номын каталог гараад ирж шүү. Юу эргэжил хэвлэгдэх ном гэж. Тэгэл тэрнээс харж байгаа л ингээл одоо дэлхийн сонгогдгод. Улс төрийн одоо номчуудын одоо ном гэлсэн өгүүлэлт гэлгээл ингээл ном захиална гэж. Тэгээд тэр номноос нэгийг цаан ч нөгөө мөнгө төгрөгийн шилжэл ном тоогоор ярина шүү дээ. Нэгийг нэмээд загчдаг байсан гэнэ. За. Тэр шилжүүлж байгаа мөнгөнд нэмээд. Тэгээд тэрийг аваад байдаг. Тэгээ одоо дэлхийн энэ сонгодгуудын ер нь баг бүх ном над бий гэж ярьдаг байсан. Тэгээд тэр гэрт нь одоо энэ күнсний нэгэн урдлын тэр яг болон та башинд байсан л та. Тэгээд нэг юм яг л нэг юм өрөөдөө. Ингээд дөрвөлээ ном бүрэн цонхны дэтлэр хөтөл юу хийгээд ингээд хаалганагаа дэтлэр хөтөл ингээд яатсан.
Тэгээ энэ ном чинь наашаага 3 давхар. 3 давхар. Энд бас 3 давхар. Тий. Тэгээд өөрийг өргөлж үздэг. Тэгээд тэр нэг жоохон юм харж ирээ. Тавьсан. Тэрнийхээ араар бүр ингэж зүтгэжээж шахацлжээж ороод нэг суун. Тэгээд 2 ном авчихсан нэг юм шиг нэ. Голд. Тий. Тэгээд тэр бааш нь 2 давхарт тэднийх байсан. Доотлын айлын таазан нураад суулт өгöd. Тэгээд нөгөө номоо таахгүй. Тэгээд тэр доотлын айлд нөгөө хүч тэтгэл энэ төр хийлгэж. Абигийн байр шиг доод айл тулгуур мулгуур хийлгэж доод айлынхаа хохирлыг барагдуулж исэн. Байхгүй юу? Гайхамшигтай одоо за над бол дэлхийн сонгогдоход одоо жишээлбэл одоо юу ч гэдэг юм Стендалын 27 бот ч гэдэг юм уу ингүүлэл тоолоод явхад тэр Ботер гэж байгаа шүү. 27-ыг тоолохгүй Стендал 1 гэд ингээд тооллоо гэж бодоход над нэг 3000 одоо бат байна гэж. Зүгээр хүнээр нь тоолох нь шүү дээ. Тий. Тийм байна. Тий. Тэгээд бид нарыг оюутан байхад тэр наан гэрэний гадна талд нэг тийм төмөр амбар л байсан те. Машины гараж маяг юм байсан юм. Тэндээс одоо би одоо энийг ерөөс агуулж чадах салхит лагер нэс. Туслан нэс. Тэгээ бид нэг 3-4 оюутан 2 дахиж машинаар тэр хуучин ном тэгээд үдээтэй сонин монин илдүү юмнуудыг зөөж тэр салхитын тэр юу цуслангийн гадна талд нэг тийм юм сарвч шиг юм байсан те уртлаараа задгаа. Дээрээс ус урдгуул байсан юм бэл. Тэнд очир болгож ирсэн шүү дээ. Уртлын задгаа явах юм. Хог болоод задгаа. Тэгээд яасан бол? Тэгээд тэр яасан мэдээгүй. Тэгээд нөгөө манай багш чинь нэг 2 өргөмөл хөвгттэй байсан. Өөрийн хөвгт байхгүй. Нэг нь галерейн захирал байсандаа туул гэдэг нэг эмэгтэй байсан. Нөгөөх нь зэргийн хүн байсан юм аа. Тэгээд тэд нар нь манай сэтгүүл зүйн тэнхимд дэлийг багшийн нэрмжид кабинет бид нар байгуулаад та нар байгуулаад байр саваа бэлд. Бид нар одоо аавын номыг чарч өгье. Танай энэ кабинеттэй авчраа гэдэг. Тэгээд зүйлдээ авчирсан ч байхгүй л. Нэг бид нар нэг тийм кабинет дэлийг багшийн нэрмжид кабинет гэл одоо миний өрөөмөрөнд байж идэв тийм. Танилцуулгатай юм те. Үүдэн дээр хаяг маягтай тийм байсан. Тэгээд л өнгөрсөлтөө тэгээд тэр номууд ирсэнгүй. Тий, тэгээд тэр номнууд юу байсангүй. Ирсэнгүй. Тэгээд тэр ном одоо тэр өгөө болсон баха. Тийм. Өөрөө хэлдэг байсан юм. Намайг амархан болохоор тэгээд манай 2 хүүхэд миний номыг нийтээ гаргахгүй шиг байна гэж. Тэгээд нэг надад нэг ном үзүүлээд хаа гэл инегээл ярьдаг байсан. Тэр 16 дугаар зууны үеэс хойш Германы сексологчдын туршлагыг Оросын сексологчдын одоо мэдлэг туршлагаар баяжуулаад 1895 онд Петербургт хэвлүүлсэн Мужчина женщина гэж 2 том бандар хөрөнгө ном бичүүлсэн. Тэгээ одоо би одоо өтлөөд ядарсан цагт энэ 2 номыг нэлээд хэдэн жил идэх юм байгаамаа гэдэг. Тэр үний бодлоо би зөвлөн суучихсан. Улсын нийтийн намаасанд тэр бүгд хаалттай ном юм л л дээ. Улсын нийтийн намаасанд яаж ирсэн нэг байсан чинь цонхоор нөхөн авцсан гинлээ гэж яраад онд. Нэг тийм үг байдیں۔ Чам үний бодлоо. Тэгээд ерөөсөө энэ ном надаас өөр хүнд байхгүй. Монгол цорын 2 хүн ширхэг над байгаа гэл. Тэгээд тэр ном асар үнэтэй ном байсан юм шиг байна. Гэх мэтлэнгээр тэр дэлгэх багшд бол гайхамшигтай дээ. Тэр ном бол. Үнэн зэгцтэй, үнэн одоо төрөлдсөн айхтар тийм сонгодгуудын гайхамшигтай ном юм байна шүү дээ. Баастуан номын өргөнд би бас орж үзчихлээ. Баастуан болохоос зэрэг ингээд дөрөөр ингээд мөн ийм фологтой л дээ. Тэгээд голд нь ингээд нэг жоохон юм
томоо юм хатгаа ийм тавцсан тэн дээр ингээд орон номнууд дээшгээ ингээд сонин сэтгүүлүүд ингээд овоороод. Бүр ингээд таасан голоод нураас. Тэгээд юм тойроод нөгөө юм ол хайгаад нөгөөдгөө тойроо явж идэг. Тийм байсан. Тэгээ хамгийн гол нь Вастхайн дээр дотор 44 онд нэг дугаараас эхлээд цогц сэтгүүл төрж дугаар болгон дутуу байхгүй. Тэгээ Вастхайн амьд байхад тэр үед амьд байлгүй. 80-аад онд улсын төв номын санд тодтолдох гэдэг. 3,000 төгрөгөөр өгье гэсэн чинь улсын нийтийн номсон. Үнэтэй өргөд аваа юм лээ. Тэгээд саяхан авсан тулдсан 30 мянгаар энэ 2000 он гарснаас хойш авсан байна. 30 мянгаар гэлүүдээ тэгж тулдсан. Тэгээ одоо 44 оноос хойш цогц сэтгүүл гэдэг чинь Монголын одоо уран зохиолын зүгээрээ амьд архив. Монголын зохиолчдын одоо хамгийн гол зүйл энэ. Ерөөсөө тэр зохиолчдын чинь юм уу эхлээд цогц сэтгүүлэл гардаг. Одоо бид нар чинь байлаа шүү дээ хөдөө ажиллаж чинь эхлээд шинэ мөргөд утгацгаа сонд гардаг. Дараагаар нь очигээ цогц сэтгүүлд гардаг. Тэгжээж оч буланд гарчээж тийм ээ нэгээс хоёр одоо шилгийн тохимол хэвлүүлж зохиолчтой өргөдлөө өгч илсдэг байлаа шүү. За үнэхээр гайхалтай ингээд Монголын бас гайхалтай хүмүүс одоо номын сантай хүмүүсийн номын сангаар орж ирсэн түүхийг ингээд хуучлаа. Одоо хоёул үзэгчдтэй таны номын санг танилцуулъя. Номын санд одоо яг ямар бүтээлүүд байна гэдгийг хоёул одоо ингээд танилцуулъя. За ингээд за дээрээс явчих тийм ээ. Тийм. За тэр нэг олон нэг ижил ном байна шүү дээ. Тийм байна. Тэр яг нэг миний төрлөх сумын ой номыг хийжсэн тэгээд надад нэг хэдүүлдсэн тэгээд байж идэв. Би хүн орж ирэх нутгийн орж ирэхээр байдаг. Тийм тэр наан энд нэг бас сумын ой ном бичдэг хүн чинь сумын ой номыг бас жаахан үздэг юм байна. Жишээ хаад энэ одоо гэтэн өндөр номнууд сумын манай аймгийн сумын номнууд байж байгаа. Тийм. За энэ Ленины өтүүд байна тийм ээ. За энэ Ленины өтий чинь одоо манай юу болоо штэ. Ленины бот Маркс одоо зохиолууд тэгээд одоо катад матал гэл энэ номнууд чинь орос хэлтэй ч номнууд байсан, монгол хэлтэй ч номнууд байсан. 12 бот энэ 35% авч чадаагүй. Хөрөн хаттай байна. Тэгээд одоо энд нэг сурхачгууд байна л доо. Нэг оюутан байхад л одоо үзэж харж байсан ийм юмнууд байна. За энд одоо энэ хаадын Дандангийн жамын ингээд хаадын одоо тухай түүхэн ормоо бичдэг зохиолч. За таны энэ доод яг энэ юуны доотлын номууд бол бас их анхаарал татж штэ. Энд одоо яг жинхэнэ нөгөө энд ерөөсөө хэл дээрх сэтгүүлтэй ном. онлын номууд байна тийм ээ. Тийм. Энэ Черпахов гэж одоо их том эрдэмтэн байдаг. Тий. За одоо Мельнюк жаан. Тий. Попов жаан. За одоо жишээ нь ингээд харахтаа зэрэг журналист буржуазны офицтэй гэж. Тэг хөрөнгөний сэтгүүл зүй өгөөл ингэхтэл одоо хөрөнгөтэй орнуудын тэр хөрөнгөтөн гэжсэн орнуудын сэтгүүл зүй өгөл бичсэн байна л. Тэгтээ тэр ийг дүгнж байгаа дүгнэлтийг авахгүй. Цаана тэр даанууд нь байж шүү дээ. Баримтууд нь. Тий. Тэгээд онд юутай болсон яасан. Тийм ээ ямар одоо гэвэл мэдээллийн хэрэгсэл нь хэдий хэрэг хэмжээтэй байсан. Тэгэл ингэх чинь тэрнийг бид болоод авах хэрэгтэй шүү дээ. Хуучин болцоо социализмын үеийн коммунист ийм ном гэж ингэж үзэх болов. Одоо тэгээд энэ бол одоо их чухал ном биз? Тий. Тий. Этика журналистикод өөрсдөө гэдэг. Тэвлэг гэж энэ Оросын сэтгүүл зүй бас том эдэн хэлтэй. Энэ бол одоо хилээд үнцэнтэй ном тийм ээ? Тий. Тэгээ энэ яг энэ дотор одоо жишээлбэл нэг коммунист суртлын үүднээс авч үзсэн юмуд байлгүй л яг. Гэхдээ ерөөсөө этика гэдэг үндсэн суурь энэ суурь нь бол байж л. Тэр шинжлэх ухааны
суурь нь байж байхгүй тийм ээ. Тэгэл байх. Тий. За энд нэг айхтар хүн байт юм байна. Фаасан сүрэн доктор сэтгэл зүйн судлаач. Энэ ч одоо намайг зүгээр өндөглөдөг хүн шүү дээ. Тий. Хэзээ нэг мэдгтэл одоо баган ном гаргаад ирдэг. Энэ байж энэ сэтгүүл зүйн энийг ч одоо 6 болж байгаа хаа. Энэ 2 гэж байгаа. ертөнцийн 3 дэвтэрээр гарсан. За энэ чинь хэнийх? Тангадан галсан. Тангадан галсан. Галсан гоо надад дурсан ном. Бас тэр Монголын шилдэг нийтлэл энэ ногоо номнуудын энд галсан гоо бүтээл оруулсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн ер нь 2019 оны хувьд бол таны одоо бас энэ бүтээлүүдийн хамгийн бас нэг түүхэн гайхамшигтай юм он байсан гэж би бол бодож байна. Тэгээд энэ таны сэтгүүл зүйн 21 бот хэвлэгдсэн шүү дээ. Тий. Тэгэхээр та одоо энэ 21 бот одоо энэ бүтээлийнхээ тухай бас яриач. Тий. За энэ би түрүүн ч бас хэлсэндээ нэг нийтдээ нэг 60 гаруй ном тохиомл би хэвлүүлсэн байна л да. Тэрнээс зөвхөн сэтгүүл зүйтэй хамаатай. Сэтгүүл зүйн энд онлайн юм байна. Түүх байна. Арга зүйн шинжтэй юмнууд байна. Ийм л 3 чиглэлээр сэтгүүл зүйтэй холбоотой юмараа бөөгнүүлээд ингээд төрөлжүүлээд ингээд юу яагаад шүүлтүр хийгээд ингээд зэгцлээд үзсэн чинь нэг 21 бот болох хэмжээний юм. Багын тэгээ дооцсон нэг 400 уцтай, дээдсэн нэг 600 уцтай юм номнууд болсон юм аа. Хүмүүс миний тухай, би хүмүүсийн тухай гэдэг. За энэ судлаачид эрдэмтэд миний бүтээл интернет хийсэн задлан шинжилгээ ийм юмнууд байгаа юм. Шөөмж задлан шинжилгээнүүд. За Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөлжүүлэлт онл практикийн зарим асуудал гэдэг. Энэ нэг миний дэд доктор хамгаалсан диссертац энд явж байгаа. За энэ нэг нийслэлийн шин сонин гэдэг чинь энд оруулсан. Тийм байна. Энд. За тэгээд өмнөх хөрвүүлгийг одоо тэр сонинд ингэж нэвччихсэн байна л. Залуучуудын сонин гээл. Тий. За тэгэхээр ийм одоо гайхалтай Монголын сэтгүүл зүйн 21 бот ийм одоо гайхалтай ийм сайхан бүтээл. За энэ ихэд одоо фото сэтгүүл зүй чинь энэ 20 дугаар бот. 20 дугаар хотод орсон. Энд тэгэл анх дэлхийд гэрэл зураг үүссэн. Гэрэл зургийн тухай төсөөлөл бараг тий 3-4 дугаар зууны үед гарснаас өсвөл. Тэгэл эн чинь бол нөгөө ийм юм байна. мэдээллийн гэрэл зургийн сэтгүүл зүй гэдэг. Тий. Энэ агуул гараа тийм ээ. Тий. Энэ 21 бот чинь одоо ингээд нийтдээ ер нь хэдэн хэвлэлийн хуудас болсон бэ? Энд чинь 935 гэрлээ утас байлаа. Тэгэхдээ эн чинь ийм 10-ын жижиг үсэг шүү дээ. Тийм. Тэгээ том одоо бас мөнгөтэй улсууд гэдэг юм уу номоо том болгох гэдэг юм уу бүр 12-ийн үсгээр их хол зайтай ингээд улсууд ном гаргах юм биш үү бас. Би болохоор зэрэг мөнгөө бодоод аль болохоор нэг шиг үл хийх гээд байдаг нэг тийм. За энэ ногоон энэ ч яг нэг одоо манай сэтгүүлч бүгд мэддэг. Монголын шилдэг нийтлэлийн 99 бот гээд тэгээ энэний юунд нь бас би явд юм аа. Нэг редакцт. Энэ одоо юм байна. энэ чигээр явд баасан сар ерөнхий редактор гэл тэгээд энэ зэдэж нар усрын цэвэрлээ сумья бүрүүдш зулгфил гэдэг ингээд төдөөга зөвлөх гэдэг байсан байна гэх. Даш тундуу лигдэн гэл. Тэгээд ингээд энэ одоо нэлээ олон явцсан 60 мянга гарцсан явж байгаа юм байна. За тэгэхээр энэ доотлын энэ гадаад номуудад тий за эдгээр бол яг нэг оны номнууд байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ онд ямар ном агуулгууд бичсэн тий оны номнууд байгаа. Тий. За ингээд энэ надад энэ юу нэлээд байдیں۔ Өвөр Монголын их сургуулийн номнууд нэлээд байдیں۔ тий одоо энэ дээдлэлт нь бол одоо дандаа таны өөрийн чинь. За энэ бол тэр чигээр миний юмнууд байна. Тийм. Тэгээ энд би энэ одоо байж байгаа л. Тэгээ энэ сэтгүүл би ер нь нэг тийм бодол байд юм аа. Манайд энэ сэтгүүл зүүн тийм одоо нэг онгорхой байж байгаа. Тэр орон зайд нэг мууч байсан, сайн ч байсан тийм ээ муу байж болно. Тэрийг дараа нь хүн сайн сайжруулдаг юм шүү дээ. Тэгээд ихийг гаргаад бас нэг
сэтлэгчигээд энэ телевизийн одоо сурах маягийн энэ телевизийн сэтгүүл зүй бол анхудаа хийсэн. Энэ редакторлох зүй хянан найруулгын энэ бол бас анхудаа хийсэн. Тэгээд эдгээр чинь одоо оюутнууд барьж ин л тий. Энийг ном одоо саяхан гарсан юм а. Энэ Монгол туурхтны хуучин сонин сэтгүүлийн ойлголго гэдэг. Энэ өвөр Монгол, манай Монгол тэгээд халимаг туваа бүрээд гэдэг энэ ерөөсөө Монгол туурхтны сонин сэтгүүлийн хуучин сонин сэтгүүл. Тий. Энэ тухай энэ тоймог тий. Чухал ном байна тий. За энэ ном бол бас л би жижигхэн ч гэсэн хэрэгтэй ном гэж боддیں۔ 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол сэтгүүлчд. За энэ хойдолд нь ингээд харахаар энэ үнэхээр л одоо 20 дугаар зууны үеийн сэтгүүл зүй гэж юм үүсч байхад л одоо голж ирсэн улсууд. Манайд одоо энэ хин гэж цэвлээгой гэж одоо 80 гарцсан. Гэхдээ нэг ясны одоо ерөөсө бичгийн хүн байна. За энэ сэтгүүлийн номнууд байна л да дандаа. Тэгэхээр та бол 60 гаруй номыг бичсэн ийм эрдэмтэн судлаач хүн. Тэгэхээр манай үзэгчдэд ер нь ном өөрөө яагаад ийм гайхамшигтай? Мэдээллийг одоо хүн төрлөختөнд мэдээллийг хамгийн үн цэнтэй бүхнийг хэдэн мянган дамжуулан биднэрт авчирч өгч яадаг. Энэ гайхамшигыг хүн номыг хэрхэн бүтээдэг тухай, хэрхэн ямар их хөдөлмөр ордог тухай. Тэгээд түүний үн цэн нь өөрөө хэмжээлшгүй байдаг тухай манай үзэгчдэд бас. Тэ. Ном бүтээнэ гэдэг бол үеийн үед хамгийн буянтай ажил гэж ингэж ярьдаг байсан. Одоо ч ярьж л байна л да. Тийм. Тэгэхээр номыг бол бичсэн шиг бичээд бүтээсэн шиг бүтээх ёстой юм л да. Тэрний завсраар одоо нэг номын соёлын юм хяналт миналт байх болсон та. Албагдвал одоо чанар муутай номонцрууд бол зөндөл болсон шүү дээ. Сайн номжил гарт сайн гэдэг нь санаа хийгээд муу гэдэг нь муугаа гээл. Тэгэл одоо хүн болгон ном бичих гэж ингэж л байна л да. Тийм. Тэгэхээр ном энэ одоо чинь манай зэндийн дамжрунгаан хэлснийг сайхан өгдөө шүү дээ. Тийм ээ. Одоо ном бол энэ тэнгэр газар тийм ээ. Бүр ертөнцийн ингэ бүгд нь харуулсан юм. Ном бол ертөнцийг арга цонг мөнгө гэж одоо горьк мөрх гэсэн сайхан өгнөд байна. Тэгэхээр номыг монголчууд эртнээсээ их дээдлж ирдэг ийм уламжлалтай ард том байсан юм байна. Монголчуудын чинь ном одоо бүр их олон янзын ном хийжсэн байх шүү. Одоо хамгийн монгол номын тогтсон голлох юу бол одоо сударчилсан ном гэж байна. Тэгээд дэвтэржилсэн нуугулбар, хуйлмал гэдгийгүүлээд олон төрлөөр ном хийжсэн. Тий. Тэгээд манайд одоо ном хийжсэн үе бол үндсэндээ монгол номын түүх бол нэг 10 дугаар зуунаас бол баттай дурсгалууд байна. Тий. За 13 дугаар зууны одоо том дурсгал нус төвчээгэл. Тэгтэл бүр 8, 9 дугаар зуун, 7 дугаар зууны үед монголчууд ном хийж лээсэн юм байна. Бүр одоо орчуулагчдын том групп ажиллаж исэн байна. Тэгээд одоо олон хэлний тойл бичиг зохиогоод тэрнийгээ одоо тухайн хэлэнд хамаарагдсан тэр улсууд нь одоо илгээж исэн ийм баримтууд байж байна. Тий. Ном редакторлох хийх гэдэг. Манай чинь 10 дугаар зууны үед юу байсан? Бичгийн утгачин газар гэж. Одоогор бол нэг яамны агентлагийн дайны газар л да. Зөвхөн номыг төлөвлөдөг, чадaltaй хүнээр бичүүлдэг, хэвлэдэг түгээдэг ийм газар байж. За тэгтэл 14 дугаар зууны үед бол тэгэхээр улсын судрын яам гэдэг зөвхөн ном хариуцсан яамтай байсан байна. Монгол улс. Судрын яам. Тэгтэл 18 дугаар зуун болоод ирсэн чинь нөгөө судрын яамн дээр нэмээд тий Монголын сударч хүрээ гэж нэрийг солисон байна. Хүрээлэн гэдэг чинь нэг
одоо эрдэм шинжилгээний ажлын голцоо нийтлэг нэр юм да. Тэгэхээр ном хэвлэх, ном судалдаг тийм пункт юу ороод ирсэн баг. Тэр номын үйлдвэрлэл юунд орж ирсэн баг. Гэвтэл өнөөдөр манай боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамд номын асуудлыг хариуцдаг нэг ширхэг мэрэгжтэнч байхгүй шүү дээ. Хувьсгал ёсны дараа 36 онд тэр эртний уламжлалыг сэргээгээд улсын хэвлэлийн хороо гэдэг байгууллага байсан. Улсын хороо гэдэг чинь том байгууллага шүү дээ. Тэгээд тэр чинь янз бүр болоо сүүлдээ соёлын яамны хэвлэлийн нэгдсэн такс болоод тэгж байгаа. Тэгээд зах зээл ихсэний дараа байхгүй нороод болсон. Тэгээ одоо ном их гарч байна. Сайн номчл гарч байна, муу номчл гарч байна. За хуучин үед бол ном хэвлэн гаргана гэдэг чинь бол тэр асар том даваа. Одоо номын сэтгүүлсэн төлөвлөгөө гэж эх жилд гарах номын жагсаалт топ жагуулгатайгаа ингээд ном гарч ирдэг. Тэрүүнд орох гэж одоо юм бичдэг ус учраас та жинхэнэ тэмцэл явж байсан байна шүү дээ. Тийм шүүлтүүрээр одоо орж иж тэгээ олон давхар шүүлтүүрээр орж иж номч хэвлэгддэг. Тийм учраас тийм чанаргүй онцтой хэрэгцээгүй юм гардаг л байж л дээ. Өнөөдөр болохоо зэрэг. Яг номын хүний хөдөлмөр бол асар их шингэдэг юм зүйл. Одоо 90-80-аад оны үед ярьж ирсэн. Ширээний ном гарна гэж. Тэр одоо юу ярьж байгаа юм бол гэж боддог байсан л дээ. Тэгтэл улсын хэвлэлийн комбинатад гэж байхад нэг ном хэвлэлийн комбинатаас гарахад 62 мэрэгжлийн хүн гар бие оролцдог гэж. 62 хүн. Матс тэгэл тэр дотор одоо уран сайхны редактор юу гэдэг үсэг өргөж хянагч ингүүлээд бол уран шүтгээр үлдэх гэл ингүүлээд тэгэл зураг хөрөх гэл ингүүлээрээс ингээд 62 мэрэгжлийн хүн орж иж нэг ном бүтдэг гэж. Тэгтэл тэр ширээний ном гэдэг юм чинь зүгээр ерөөсө 10 гэдгийн жилийн дотор бодит байдал болчихсон шүү дээ. Одоо ерөөсө компьютертэй шивж байгаа шууд принтерлээд ном бичтэй. Тэ? Ингэж одоо хөгжиж байна. Тэгээд тэр номын хуучин одоо хэвлэдэг технологи арга их боловсронгуй болоод өнгө үзэмж бүх юм сайжраад технологи сайжраад ингээд ном их өнгө зүстэй сайхан гардаг болж доторх юмын л одоо хийж байгаа хүн сайн хийх юм л шаардлагатай үе байна л да. Алдарт инженашийн одоо гэсэн үг үгүй. Тий. Зүс үс цайж царай атартал. Тийм ээ. Шөрмөс сунаж сунтал суулаа гэж. Тэгээд ихийн цагаан сүг гөгсөн тамир тэнхээгээ барлаа гэж. Тэгээд ингэж энэ миний одоо бие үрж ингэж ажиллаж исэн ингэж энэ ном бүтээснэ яг хожмын хүмүүс мэдэхгүй л байх таа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хүн одоо ихийн цагаан сүг гөгж олсон тамираа барлаа гэдэг чинь юу гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бие тэр номонд золж штэ. Тэгжээж ном хийдэг юм байна л да. Өнөөдрийн бид нь бол тийм аавах дээ дураа юм л байхгүй. За тэгэхээр Монгол түмэн их бичгийн мэрэгд чөмгөөн дундагтал сууж байж ном бүтээлээ гэж ингэж бас бичүүлдээсэн юм зүйлүүд бас байдаг. Тэгэхээр үнэхээр одоо хүн төрөлхтний оюун ухааны гайхамшигыг шүүж өөрийн мэдсэн сонссон бүх юу одоо тэр туршлага тэр одоо ур чадварыг гаргаж маш их одоо хичээнгүүлэн алдаа мадаггүй үнэн зөв ийм зүйл хийхийг монголчууд их хичээж ярьсан учраас өнөөдөр ном бүтээхийг буян юм а гэж хамгийн том буян юм а гэж ингэж одоо ойлгож ирсэн юм ард түмэн. Тэгэхээр та бол энэ өөрийнхөө одоо энэ сайхан ажил амьдралын туршид 60 гаруй сайхан номын сураг бүтээсэн ийм эрдэмтэн судлаач хүн. Тэгээ өнөөдөр энэ сайхан номын оргиондоо Талын Монгол телевизийн уран бүтээлч бидний хүлээн авч манай үзэгчдэд бас одоо номын талаар, Монголын сэтгүүл зүйн талаар энэ номын соёлыг дээдлсэн хүн төрөлхтний
явуулж байгаа тэр номын сандах үйл ажиллагааны талаар, ховор хуучин номуудын талаар үнэтэй сайхан мэдээлэл хуваалцсан явдалд чин сэтгэлээсээ баярлж байна. Танд эрүүл энх энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүгдийг үзэгч түмнийхэн өмнөөс хүсэн өрөөж байна. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас цаашдынх нь уран бүтээлийн ажилд улам их амжилт хүсэж эрүүл энхийг өрөөдөө. За. Нэгжээрээ кино үзье. Дидиш. Багш нь өнөөдөр 5 дугаар ангийн Монгол хэлний хичээлийг боллоо. Хоймроо гэрэл төвлий сунгалтын урам шуулал. Дидишийн үйлчилгээний багцаа 12 сараар сунгаад шилдэг кино сувгуудыг 6 сар үнэгүй үзээрэй. Дидиш. Нэгжээрээ кино үзье. Дидиш.